За сайн байцгаана уу бүгдэнд нь энэ өдрийн мэндийг хүргэе. За өнөөдөр хэдүүлээ Hot Toys-оос гаргаж байсан Iron Man Mark 47 гүзнэ. За энэ бол 1.6 хэмжээтэй die-cast фигүр байгаа. За тэгээд энэ фигүр дээрээ нэг бяцхан тайлбар хүргэе. За энэ болохоор анх 2017 онд одоо зах зээлд худалдаанд гарсан гэсэн үг. Hot Toys-оос гаргаж байсан. За тэгээд 2020 онд энэ фигурыг дахиж худалдаанд гаргасан. Магадгүй дахиж худалдаанд гаргасан шалтгаан нь бол өмнөх 17 онд гаргасан фигур маань бол зах зээлд хангалттай хүрэлцээтэй одоо цуглуулагч нар дунд тийм хүрэлцээтэй хэмжээгээр гараагүй юм шиг байгаа. Тэгээ 20 онд бол дахиж гаргасан байдсан байна лээ. Тэгээд одоо нэг үзэгчдийн хүсэлтээр гэдэг шиг тий цуглуулагчдын хүсэлтээр одоо дахиж хийсэн гэсэн үг. За тэгээд гаргахтаа бол яг 17 оны тэр фигурэл ер нь гаргасан. За нэг тийм өөрчлөлт бол хийгээгүй, зүгээр гадна одоо хайрцагны хувьд, боксын хувьд бол эрс шинжилэлт хийсэн. Тэгээд ер нь бол доторх нөгөө фигур маань бол яг хിവэрэ гэсэн үг. Нэг ялгаатай зүйл бол баг байхгүй. За энэ фигур маань бол цуглуулагч нар дунд бол маш алдартай. Одоо цэвэрхэн тий гадна деталь одоо юу гэдэм будаг одоо тэр өнгө шийдлийн хувьд ер нь маш тийм ганган харагддаг, гоёмсог харагддаг. Одоо нэг цуглуулгын дундаа тавьсан байхад үнэхээр харц булаах хэмжээнд хийгдсэн фигур үнэхээр сайн гарсан. За тэгээд хэдүүлээ өнөөдөр энэ Mark 47 die-cast фигурыг сонирхъя. За фигур маань ингээд ерөнхийдөө гадналаасаа нэг иймэрхүү. За тэгээд 17 онд энэ фигур гарч исэн. За тэгээд 17 оныхоос нь хайрцаг нь өөрчлөгдсөн гэж би түрүү хэлсэн. За хайрцаг нь яаж өөрчлөгдсөн юм бэ гэхээр 17 оны фигурүүд болохоор энэ дандаа хоёр тишээгаа ингэж одоо дээр доороос ингэж авахдаг байсан. За тэгээд энэ доторх энэ хөөсөн хайрцаг маань бол ийм хар биш юм саарл хөөс хайрцаг байдаг байсан юм аа. Тэг надад бас нэлээд хэдэн тийм фигур байгаа. За тэгээд хажуу талаараа онгоодог бас надад их амар санагдсан. Тэгээд өмнөх нь бол айгүй бас жоохон хэцүү санагдаад байсан. Тэгээд Hot Toys-ийн фигурүүд бол die-cast фигурүүд юм дотроо юм хөөсөн юм хайрцагт юм хамгаалттай байдаг. Зөвхөн die-cast фигурүүд. За гээд доторхын үзье. За ийм нэг тайлбар юм ном байдаг. Тэгэл энэ чинээс одоо нэг лид гэрлийг яаж хийх юм ийм нэг байдаг. Тэгтээ энийг бол би баг хэрэгэлдэггүй. За ингээ фигүрээ эхлээд ер нь нэг ингээ үдчүүлэх зүгээр эдийн тойруулаад одоо янз бүрийн сэв зураас тий хэдий шинч гисэн эн чин ингээд бас нөгөө нэг үйлдвэрээс юунасаа гарахтаа бас янз бүрийн ийм сэв зураастай байх үе гэдгээ үдчүүлэх зүгээр байдаг. Хөдөлгөж үзэхээс өмнө гэсэн үг. За энэний хувьд бол янзын сайхнараа байна. Тэгээд ингээд нэг мэдрэмж нь ингээд нэг гоё хүнд тгсэн ирнэ гоё нэг юм төмөр өрж байгаа юм шиг мэдрэмжтэй. Die-cast фигур ч өөрөө тийм нэг бүрэн сутгамал явдаг, деталь бүрэн ингээд цутгагддаг. Тэгээ пластик юу байсан ч гэсэн ингээд цутгагдчих ингэж хийдэг болохоор айгүй хүнд болдог. За энэ орог нэг 700-800 г байх шиг байна. Тэгээд ер нь бол их гоё. Ер нь өнгө нь их гоё л доо. 47 бол бусад загваруудаас, маркуудаас надад бол тийг санагддаг. Ер нь хүн болгон л Iron Man-ыг сонирхдаг. Iron Man-ийн фэнүүд бол бүгд л
адилхан байдаг. Одоо 47-г бол дуу нэгтэйгээр хамгийн ганган загвар гэж хэлнэ хаа. Энэ нөгөө ардталтаа онгоодог хэсэг нь ингээд онгоочдөг. Байна. За юу ч гэсэн энийгээ түр ийш нь тавьчих хайр цагнаас. Фигурээ тавиад за мэдээж дагалдах ийм гар байгаа. Хос одоо энэ л нэг юугаараа эрпүүсэр гэж ярьдэн шүү дээ. Тэр бууддаг. Тэрний энэ деталь дээр энэ харал та. Ийм гоё. За тэгээд дахиад ийм экшн ийм гарны юутай байдаг. Ер нь бүх л фигүрэнд нь байдаг л да Iron Man-ий. За энэ болохоор ийм хөдөлдөггүй ийм алгаа тэмдэглэж. За энэ бол зөвхөн хүснээр хөдөлж болно тий. Хурууга ямар ч хэлбэрт нь оруулж болдог. Энэ бүр хурууны эрхий хурууны хүртэл энэ хүртэл баг хөдлөөд байна шүү дээ тий. Уларт энэ ер нь бүгд л адилхан юм байдیں۔ Энэ нүгээс ирдэг бас дандаа хосороо. За ийм байна. За эдрийн гээ гаргаад тавьчих. Өөр юу вэ? За энэ нөгөө нисэж явахдаа эрпүүсрээ хэрглэж байгаа. Юу вэ? Пикттэй юм гараа л та энэ бүр ингээ өөрөөс ингээ хийцсэн юм байна. Энэс гоё харагдж байна. Ингээ нэг гоё поз өдр байруулад ингээ яахт бол маш гоё гэж харж байна. Энэ хосороо хоёр байгаа юм байна. Энэ гэхдээ яг нөгөө буудаж байгаа нь биш, энэ нөгөө нисгтэй яадаг эффект байна л та. Доошоо ингээ тийрэлтэн гэж яаж байгаа. За энэ одоо хамгийн гол чимч айгүй олон юутай ирдэг юм аа. За энэ л Тони Старкийн толгой. Энэ нүд нь хажуу тишээ харцсан баг зэрэг зүүн тишээ харцсан юм байна. Баг зэрэг. Ер нь бол их гоё харагдаж байна. Гоё. Тэгэхээр деталь сайтай хийсэн гэдгийг нь харагдаж байгаа. За өөр. За маск. Маск нь байна. За хамгийн гоё хэсэг нь бол одоо энэ юм байна. За ингээд яаж ингэж орох юм. Энийг ингэж аваад ингээд тавьчих болох юм. Энэ бол гал ах хэвээр. Энэ гэхдээ гэрэл астдаг бол бүр гоё юм байна. Дотроо юм гоё гэрэлтэй байсан бол бас их гоё харагдах юм байна. За энэ түрийн шин ингээд тавьчих. За энэ чинь ингээд ихний юу дуусч байгаа. За ингээд доороо ингээд хоёр дахь хайцаг нэг ба. За энэ чинь бол жинхэнэ нөгөө аксессуар юмнууд байдаг. Аксессуарууд нь ингээд доороо ингээд
байна. За стенд нь байна тий. Эпиктүүд нь байна. За энэ нөгөө дорон харагдаж ах шиг байна. Бууддаг дорон. За энэ батарейнууд. За энэ мөрний хэсэг байна. Мөрнөөсөө буужин гаргаад иддэг. За энийг үзье. За энэ стенд нь энэ дээр ингээ бүх он мон байдаг хэвгүй. Энд ч болоо ингээ 20 он худалдаанд гарч ирсэн. Энэ дээр ингээ 20 он тий. Ингээ байж ах жишээний Spider-Man, Homecoming, Iron Man, Tony Stark гэсэн юм ээ та. Зүгээр энгийн стенд л юм байна л та. Нэг тийм юу байхгүй. Стендтэй. За энэ стендний за нэг юм надаа ийм 50 болохоор юу стенд болохоор нэг ийм дайкаст ийм ялангуяа ийм Iron Man шиг ийм хүнд фигүрэнд бол тохиромжгүй юм шиг санагдаад байдیں۔ Яагаад ч юм зүгээр ийм хавчаартай байдیں۔ Тэр нь л их зүгээр санагддаг. Энэ бол иймэрэл гарсан юм байна. За нэмэлтээр за энэ стенд дээр энэ нэмэлтээр энэ байна. Энэ нь одоо нөгөө нэг дорон яадаг юм л байх шиг байна л да. Дороноо тавьдаг. Кинон дээр гардаг ш нь нөгөө Spider-Man нөгөө нэг завь хуваагаа ичдэг штэ. Тэгээд тэн дээр нөгөө нэг Tony Stark нөгөө Mark 47 явуулдаг. Тэгээд нөгөө дороноор нөгөө хоёр талаас нь нөгөө гавчдаг юм нэ. Дорон яадаг тавир нь байна. За тэр дорон ч одоо энэ байна да. Энэ байна. Деталь энэ ингээ. За энэ үт юм байна. Нөгөө бууддаг завийг хоёр талаас яадаг нөгөө нэг буудаад түлхдэг нөгөө нэг юм дорооны юунууд энэ юу гэх юм те. За тэр нь энэ байна. За энэ болохоор юу юм бэ шүү. Маш болгоомжтой яахгүй бол энэ нөгөө эффекттэйгээ ингээ хийцэн ингэж ингээд одоо тэнийлгээд ингээ хийцэн бахад магадгүй нэг тохиолдлоор ингээд унж мунах юм бол тэгэл юм бол энэ нь бол хуг үсрхэл юм байна. Диско гэсэн үг. За энэ нөгөө эффектүүд нь энэ бол байна л та. Эндээ ингэж хийх юм байна. За юу ч гэсэн эдрийг ингээ гаргаад тавьчих. Ийм хоёр эффекттэй юм байна. За яг өөрөөс дахиад ч хоёр эффекттэй юм. За энэ бол хөлөнд яадаг угсардаг эффект байх шиг байна тий. За ингээд хавчаар шиг. За энэ хоёр ширхэг. За энэ бол одоо нөгөө нэг зайны юу вэ? Одоо энэ ч нөгөө баахан лед хийж асаадаг. Нэг юм хавчаар үдий. Энэ зайнуудаа чимхээд ингээд дотгошоо нийтдэг. За энэ мөрний парт одоо юу гэдэг? Мөрөн дээр угсрагддаг. Юу вэ? Энэ юм дотроо юм зайтай байдаг болохоор хамар. Нөгөө юутай зайтай гэж баларч байна. Соронцтой учраас так так гэж угсрагдал орчин. За энэ хосороо хоёроо маань. За энэ нөгөө гарын алдартай шууны пуужингууд байсан шүү дээ. Шуун дээр угсардаг юм пуужин. Хоёр юм хосор юм. За энэ деталийг ингэ. Энэ бас юм соронцтой. Чиний.
Тэгэл тэр нөгөө юуг нь суулж аваад энийг ингээл таг гэл өөрөөс орон зураа татаад авч. Угсрахад амар байдیں۔ За энэ юу вэ гэхээр одоо нэг Старкийн толгой байна шүү дээ. Энэ толгойг угсрахад хэргэлдэг юм хүзүүвч байна. Ингэж ордог хаа та. Тэгэхгүй аваачаад ийм хүзүүвчгүй одоо ийм маскгүй ийм толгойг нь аваач тийчээ ингээ хийгээд бол энэ чинь ингээ зураас үсээд харлаад амар болдог. За тэр нь байна. За хамгийн гол нэг чухал юм чинь бол одоо нөгөө Mark 47 одоо алсаас удирдах идэг. Нүдний шил байна да. Sun Plus гэдэг. Одоо энэгээр ч л одоо бүх юмыг Тони Старк чи өөрөө байхгүй ч гэсэн нүдний шилээрээ ингээл яагаад гэдэг те. За тэр шил нь байна. За ингээд ерөнхийдөө бол иймэрхүү идангууд байгаа юм байна. За хэдүүлээ ер нь угсарч үзье одоо. За одоо хэдүүлээ фигурынхаа энэ аксессуар партуудыг гоё угсарч үзье. Энэ Hot Toys ч одоо энэ юугаа хийх гэж бас л нэлээх цаг хугацаа зарцуулсан шүү дээ. Одоо энэ гарны үеинүүд энэ joint энэ хэсгүүдийг одоо янз бүрээр хийж үзчихсэн. Анхнаасаа бас ингэж гарчааг байхгүй. Одоо та нар 10 оноос өмнөх фигуруудыг хэрвээ мэдэх бол энийг бол ингэж ирзэнээр ингэж нууж үзчихсэн. Одоо ирзэнтэй байсан гэсэн үг. Тэгээд сүүлдээ нөгөө ирзэн чи яхад мараалдаад ингэ цоороод ингэ хөдөлгөөд гарч гараад ирдэг. Энэ хэсэг нь бас тийм байсан. Йоо үе яасан ч хатгүй. За иймэрхүү харагдаж байна те. За энэ бол одоо лед хийдэг толгой байна л та. Энийг ингээл дээшээ зүгээр суглаад авчна гэсэн үг. Ингээл суулж аваад энэ ч лед гэрэл яадаг энэ юу нь вэ? Асаадаг товчлуур нь энэ ч зайгаа хийгээл асчин гэсэн үг. За тэгээд өөр толгой гар партуудыг хийж үзье. За энэ толгойг авахд анхаарах юм байгаа. Энийг ингээд хүмүүс ингээд дээш нь ингээд татаад идэм билээ. Тэгж татахгүй. Эхлээд энэ толгойг ингээд суглаад авчих. Тэ. Одоо энэ хүзүүний хэсэг чинь дахиж нэг гарч ирнэ. За энийг авахын тулд ингээд дээш нь ингэж татвал энэ гарч ирэхгүй. Урагш нь түлхнэ гэсэн үг. Урагш нь цээж хэсэг рүү түлхэхээр ингээд мултраа гараад ирнэ. За тэгэхээр нэг толгойгоо тийм ийм юу болж байна. За энэ дээр энэ толгойг залгаж үзье. За ингээд толгойг залгалаа. Пат Iron Man байхгүй. Маск зөвхөн маск ингэж харагдах нь шүү дээ. Энийг ингэж угсарч хийж болно. За өөр чин маскгүй толгойд нь би ер нь их дуртай байгаад идэм аа. Тэрийг нь хийхин тулд би юуг нь хэлсэн те энэ урагш нь ингэж татаж авч ивлэх зүгээр толгойнуудыг. За нөгөө нэг юм хүзүүвч байгаад байгаа шүү дээ. За тэрийг бол
эхлээд хийчихнэ гэсэн үг. Дотор нь. За ингээд үзүүвчин хийчлээ. За одоо толгоогоо толгоог нь хийчлээ. Нэг юм харагдчих байна. За энэ дээр одоо нэг удирдлага гэж ярьдаг шиг удирдлагын систем буюу смарт нүдний шилжийн зүг гэдэг. Энэ шилмэлий зүчгэр чинь тэгэл зүгээр. За ингэж харагдах нь дээ. Нарт ямар харагдаж байгаа бол би сайн мэдэхгүй. Ийм гоё болсон юм аа энэ Mark 47. Үнэхээр гоё классик харагддаг фигур байгаа. Цуглуулгын дунд ингээд зогсоож явахд бол зүгээр кул ярих юм байхгүй. Тэгэд энэний боди нь бас айгүй гоё болсон. Одоо би та нарт ингээ харуулъя заяа. Энэ одоо мөрний энэ хэсэг байгаа. Энэ ингээ янз бүрийн юу яхад поз бариулахад одоо өөр Iron Man-ийн фигуруудын мөрний энэ дуулах хэсэг ингээ салах нь хашийн зүгээр ингээ амар ангаагаад идэх байхгүй. Энэ болохоор айгүй гоё ингээ дагаад идэг. Одоо бүр ингээ дагаж ингэж айгүй гоё. Поз бариулахад ингээ хүндий биш ингэж айгүй гоё харагддаг. Тийм болохоор их надад их гоё таалагдаад байгаа. За энэ ингээ дээшээ ингэж болдог юм байна. Энэ араа. Энэ мөрний хэсэг ийм юм байна. Зав ингээд татагдаад ингээ орчдөг юм байна. Ингээд за ингээд одоо гар за энэ бол одоо нэг юу бах ийм юун дээр бол хэрэг байхгүй. За хэдүүлээ дорооны нухсарч үзье. Дорооны нухсархын тулд энэ стендийг ингээд авчна. Ингээл зүгээр суглаад авчин зэ. Тэнгуудлаа энийг ингэж холбоос хийгээд тэгээд энийг буцаагаад ингээ хийчихнэ гэсэн үг. За ингээд дорооны хэсэг бэлэн боллоо. Энд ч одоо би зүг харуулсан уу? Буруу харуулсан уу? Урагшаага байх ёстой юм шиг яаж харах ёстой юм бол за энд нэг хоёр шүүд байна. За ингэхэн зүйл юм байна л та. Зүг юм. За ингээд ингээл тогтхол юм байна шүү дээ. Энэ дэхтэй дорооны юу амар сул юм байна. Зүгээр ингээл баг тогтооч юм хайш. За энэ эффект бид рүү энийг хэлсэн шүү дээ. Энийг бол одоо эффектэндээ ингээд ингэж зоогоод ингэж дэлгэх шаардлага байхгүй. Эн чинь угаасаа яг нөгөө нэг очих одоо хэрвээ ингээд дорооноос буутахад очих зайн дээр очиод ингэж сэрийн нүдэн дэлгэхдгээс биш. Ер нь бол буутсан тохиолдолд нэг ийм л юм явчих хэвээр. Яг иймэрэ байх хэвээр. Хэрвээ ингэж ингээд дэлгээл магадгүй энэ нэг тохиолдлоор ингээд унах юм бол ийм жижигхэн деталууд чинь тэгэл хугарчдаг. За энэ хоёр байгаа юм байна. Тэгээд хоёуланг нь угсраад хийгээд үзээт хий.
Энэ дуртай газар л хийн үлгүүтэй тий. Ингэж хийдэм байна. Артлаасаа нэг иймэрхүү харагдана. Ингэж зоох юм байна л да. За. Гэж зоолоо. Чи дийлэх юм уу? Дийлэхгүй л. Би эсвэл буруу харуулчаад байна уу? Гэр болоод байна уу? За чи нөгөө талаар нь үзээдэх. Жаваад. Зүгээр ингээл хийчих байсан юм биш үү? Ирүүлж байсан юм. За яас ингэ тархитлахаа маасалдаг байгаа шүү. Гэт. Чиний тогтохгүй юм. За. Тогтохын үед л тогтгол юм байна. За тэр би танарт хэлээдс ингээд ундаг шүү. Гэж энийг жоохон хажууд хийшин гэж болгоод зоогоод хоёр тишээ болгосон ч болох юм. За иймэрхүү. За ингээд зоочлоо. За Старки би энэ одоо юу хийж болох вэ те? За би энэ юг сонгоё. Эндээс бүсэр энэ хэрэггүй. Энэ мөрний энэ хэсгийг сольж үзье л та тий. За энэ ингээл авчин энэ соронцтой болохоор ингээл ингээл хийчих гэсэн үг. Ингээл авах чинь ингээл зоогдоод ингээл орчд болохоор амар байд. За энэ ч баг хэрэггүй юм байна дөө. За энийг хийгээд энэ гарыг энийг ингээд наатгсан гарыг суглаад авчи. За тэгээд энэ партийн сольж үзмэр ах юм. Жидээ. Яаж ингэж л авахгүй байх хэрэгтэй. Энэ чинь соронцтой. За энэ ийм байна. За энэ хараа ингэж байна. Энэ соронз нараа энд чинь ингээ наалтаа үлдчихлээ. Ийм нэг нэмт жижиг соронз. Шуун дээр энэ биш байна. Энэ юм. Ингээд орчиж. Готлаа.
ээж болж байна. Энэ гараа ээж болж байна. За нөгөө шууны буужингол ингээд хийчлээ. За өөр. За энэ яг ингээд байж. Гүүц дороогүй юм шиг санагдаад байна. Энэ чинь юм шүдтэй юм биш үү? Энэ жижигхэн шүдтэй тэгээ соронцтой энэ хувилрууд руу голоо. Хувилнууд руу голоо орох хэрэгтэй юм байна л та. За. Ингээд яах вэ? За энийг ингээд хийчих гэхээр гүйцэд орохгүй шиг санагдаад байна. За ингээд соронзоор нь ингээд байруулж. За ерөнхийдөө нэг иймэрхүү л болж байна. Нэг иймэрхүү л харагдах нь. Надаа ийм стенд юусоо таалагддаг. Ийм хүнд фигүрэнд болохоор одоо ийм дайкаст ийм хүнд фигүрэнд болохоор энэ болохоор нэг сонир найдалтгүй санагдаад байд. Энд ч бас ингээ унах юм бол тэгэл дуусаа шүү дээ. Тэгээд тийм болохоор ийм хавчаартай бэлхүүсээр нь хавччихдаг энэ өмнөх фигүрүүд нь бүгд л ийм л байсан л та. Тийм бол их зүгээр санагддаг. Арай нэг итгэлтэй гэх юм уу. За энэ лед гэрлийн хувьд болохоор ийм бэл. Энэ бол одоо энэ арк реактор нь харагдаж байна тий. За энэ дасна. Энэ цээжинд асна. Ер нь энэ айгүй олон газар аснаа. Хичнээн гэрэл байгаа мэдхгүй. За Iron Man-ы фигүр цуглуулдаг хүмүүсийн ганц нэг айгүй төвхтөө нэг юм байгаад ит. За тэр нь болохоор энэ юу? Лед гэрэл. Одоо тэр жижиг зайнуудыг хийх бүр үнэхээр төвхтөө. Уг нь бол асаацсан багт гоё. Гэхдээ нөгөө нэг тэр чинь нөгөө зайтайгаа удаан байгаад тахаар нэг зай чинь нэг мохоо баалж малаад нэг заван болчтой шүү дээ. Тийм болохоор ер нь би өмнө нэлээд Iron Man-ы фигүртэй тэгээд яг хөө тэдрийг бол ер нь баг асааж байгаагүй шүү. Асааж масааж үзээч хүү тэгээд юм астгийг бол мэддэг хэрнээ тэгэл асаах тийм сонирхол байгаагүй зүгээр фигүрээ гаргаад тэгэл тавьчихдаг. Тэг яг хөө энэнийхийг бол одоо бичлэг хийж байгаа юм чинь бас үзүүлэх зүйтэй байх. Тэг яг хөө цээжнийх нь энэ хэсгийг яач. Энд чи одоо шилбэн дээр асна, өвдөгний энэ хажуу талд асна, гуйны энэ дээр асна. Ингээ хөлн дээр ихэд л 3 гэрлэлсэж байгаа. 2 хөлн дээр ингээ 6. Тэгээ ташаан дээр, хөвлийн дээр, энэ цээжний гадна талын шүдлэг энэ хэсэг одоо шүдлэг булчин гэж ярьдэн шүү дээ. Энэ хэсэг дээр гарын энэ 3 толгой 2 толгойн гоолд. Тэгээд өөр чинь амн мөрний арталт энэ цээжний нэгмний энэ одоо энэ хэсэг дээр тэгээ арк реактор нь. За тэгээд энэ нурууны далбаа хэсэг дээр энэ ууц өгзөг хоёрын яг голд ингээ 2 гэрэл. Ерөнс 40 гэрэл хасна. Ялкны мод шиг юм болно гэсэн үг. Гацуур мод шиг юм харагдана гэсэн үг л дээ. За тэгээд ерөнхийдөө ийм фигүрийг өнөөдөр та бүхэндээ үзүүллээ. Тэгээд би ер нь энэ зайгийн нэг хийгээд үзээдгий. Бас энэ зай хийнэ гэдэг ч юм амар төөхтөө байдیں۔
За тэгэл ингээл хүссэн позо бариулаад яадгаар их давуу талтай хот байсан фигурүүд тэгээд хамгийн гол нь айгүй гоё тийм бодит харагддаг фигур байгаа. За энэ ардталтай юм зай хийдэг юм юу байгаа. За энэ чинээс би энийг авч жагаад энийг хийж үзээдгий. Зайг нь гаргаж ирээд энэ чинь энэ том 3 зайн л орнох юм зүг чэйжний хэсгэл дээрх юм асааж үзээдгий. Өмнө нэг асааж үзчихсэн юм аа. Тэгээ би ер нь их тийм асаах сонирхлоо. Энэ фигурүүд одоо ер нь тийм болцсон. Сүүлд одоо гаргаад байгаа. Энэ хото ис чинь фигурүүдээ шинчлээ ингээд гаргаад идэг. Тэгээд энэ зай хийдгийг болиулаад ийм ганцхан нэг юм утасны цэнэглэгч шиг ингээл ганцхан залгуураар пад яхаар нөгөөдгөө зоохоор асдаг байвал зүгээр гэдгийг ойлгосон юм шиг ба. Тэгээд тэрийг яхаа болцсон. Тийм шинэ фигурүүд одоо бүгд тийм хийдэг болсон юм бэл болцсон. Энэ уус айгүй ядаргаатай байд. Надад амар төвөгтэй санагддаг. Тэгэхгүй босод одоо цуглуулдаг хүмүүс ямар байдیں۔ Тэгэл гэрэл мэрлийн асаахаар гоё байдаг гэж магадгүй дээ. Миний хувьд зүгээр гадна деталын л харахад надад гоё. Тэгээд яг гэрэл л яах вэ? Нэг тийм сонин санагддаггүй шүү дээ. За ингээ 3 том зай орж байгаа. За энэ ч бас их төвөгтэй ингээ бүлтэрч үсэрч гарч ирчих гээд. За. За ямар ч ийсэн цэжний арк характерыг асаадаг зайг бол амжилттай хийлээ. Одоо ингээ боочи. Энд ч бас хариугүй жижиг шүрүү петр ордог болохоор маш болгоомжтой яахгүй бол нөгөө нэг юу нь ячдаг. Толгоогоо алчдаг аа шүү. Нэг амар тийг чангалж боож моох ямар шаардлага байхгүй. Тэгэл тэр бүхэн тэнд нь ингээл боочно гэсэн үг. Би ч юм бас шүүн туршлага авч ирсэн. Тэгээд бас өөр бас гоё фигурныхаа зайг нь солих гэж яваач нөгөө нэг ийм зориултын юм онгойлгодог аптек нь байхгүй. Жижиг талуутай аптекээр онгойлгох гэж байгаад эрзууг нь алдсан. Тэгээ өөр юуг нь авч чадахгүй, зайг нь хийж чадахгүй тийм хөл. За ингээд би энийг асаад яачлаа. Энийг бол дээрээс нь ингээл хумслал ингээл ячт юм биш үү. За ингээд ингээ гоё асаа. За харагдаж байна уу? За нэг иймэрхүү. Энэ үдэ ингээд дутуу асцсан байгаа шүү дээ. Энэ чи мөрөн дээр асна, дахиад хөлн дээр асна. Одоо юун дээр асна. Цээж мэж, нуруу мурун дээр бүгдэн дээр насдаг. Тэгэхэд нэг иймэрхүү харагдах нь байна. Ингээ арк характер насаа. Өөрөөс нэг иймэрхүү фигур байх нь те. Өөрөөс ингээ харуулах юм бол одоо энд ингээд одоо энэ нуруунд дээр энд асч байна. Энэ ууцны юуны дээдлэлт энд ингээ асч байна. За тэгээ дахиад энчээ ингээ зайг нь сольж идэг. Тэгээ захаад явах юм бол энэ өвдөг, энэ шилб, гуйны дээдл, тэгээ энэ гар, шуум мөрөн дээр ингээ асдаг баг.
За нэг ийм фигур байла. Яг миний бичлэг хэрвээ та нарт таалагдаад дахиж бас ийм гоё фигурны тухай бичлэг хэрвээ үзхийг хүсэх юм бол миний YouTube хуудсыг дэмжээрэй. Тэгээд нөгөө subscribe-та дараад, лайка дараад, комент хэсэгт бас комент үлдээж болно шүү. Би тэгээд одоо ер нь надад бол хангалттай гэх нь ч бас хайшийн зүгээр хүмүүст бол үзүүлэх хэмжээний фигур бол хангалттай би цуглуулсан байт юм аа. Тэгээд тэрийг ингээ гоё бичлэг болгоод сонирхолтой байдлаар үзүүлж болно. Бичлэг болгоод нэг нэгээр нь тэгээд хэрвээ та нарт таалагдах юм бол дахиж ийм фигурын тухай ийм бичлэг үзхийг хүсэх юм бол намайг дэмжээрэй. Тэгээд бүгдэнд нь хамгийн сайхан ад жаргал одоо юу гэдгийг бүгдийг үсэн өрөөе. Тэгээ миний YouTube хуудсыг дэмжээрэй дахиж хэлье. За баяр та.